Сайн байцгаана уу? Өнөөдөр би та нартай баярын стрессийг хэрхэн яаж өөрөөсөө арилгах вэ гэдэг сүнслэг арга зааж өгөхөөр бэлэн болсон байна. Бидний энэ амьдарч байгаа дэлхий чинь өөрөө 365 хоногийн турш баг багаар хөдөлсөөр байгаад нэг бүтэн эргэлдэж байгаа. Энэ нь биднэрт сансар огторгуугаас маш олон энергиудыг оруулж өгж байгаа ийм цаг мөч болж байна. Жилийн мөчлөг гэдэг бол нөгөө нэг амттай ширээ, тансаг хувцс гэхээс илүүтэйгээр бидний хувьд бодлын хувьд, сэтгэлийн хувьд, бие махбодын хувьд өөртөөгөө дүгнж цэгнэж ярилцах өөрийгөө дотроос нь цэвэрлээд шинэ жилийн эрчим энерги орж ирэх орон зайг өөртөө үүсгэх ёстой байдгиймаа. Хүмүүс нь стресстэй байдаг баяр болохоор өөрийнхөө хийсэн, хийгээгүй, чадсан, чадаагүй зүйлүүдээ маш их боддог, тэрэндээ стрессдэг, санаа зовдөг, өөрийгөө өөр хүнтэй харьцуулдаг, өөр хүмүүсийн амжилт бүтээлтэй харьцуулаад сэтгэлээр ундаг За мэдээж мөнгө орлогын хувьд маш их зарлаг гардаг үе байдаг учраас орлого мөнгөндөө санаа зовно. Байгууллагын хувьд бол тайлан тооцоо гэд бужигнж өнгөрдөг үеуд байдаг. Гэхдээ энэ үеийг маш гоё тийм стрессгүй өнгөрүүлэх бас одоо боломж байдаг. За та баярыг стрессгүй эрч хүчээр дөрөв өнгөрүүлээ гэж бодвол та 3 өдрийг өөртөө зарцуулах хэрэгтэй. Мэдээж бүтэн биш 3 өдөр багаар ингээд өөртөө ажиллана гэсэн үг. Энергээ цэвэрлэх хэрэгтэй. За эхний өдөр нь бол та энэ 2025 оны 365 хоног танд юу ухааруулсан юм бэ? Хамгийн хэцүү таныг зовоосон үйл явдал юу байсан юм бэ? Таныг жаргалтай болгосон үйл явдал юу байсан юм бэ? Та юу олж мэдсэн юм бэ? Хинт хэлж чадаагүй үгс байна вэ? Ингээд чадсан чадаагүй тохиолдсон бүх үйл явдлуудаа бодож, сэтгэж, бичиж тэмдэглэнэ. Сайхан шин дэвтэр гаргаж аваад бичиж болно. Эсвэл цаасан дээр бичээд дараа нь шатаасан ч болно. Хамгийн гол нь бид нар бодох гоод, дүгнэх гээд, дурсах гад, санах гад байгаа. Ингэснээрээ бидний бодол дотор, сэтгэл дотор ингээд эмх цэгц гэдэг зүйл одоо болох учраас тэр нь бид нар чухал байгаамаа. Эхний өдрөө энергийн цэвэрлэгээний эхний өдөр гэж үзээд тэр өдрөө бүх зүйлээ бодож яг үнэнгээр нь худлаа амжилтуудаа ингэж гаргаж бичих биш, өөрийгөө хитрхи ингэж даруухнаарч бичих биш, яг чин үнэнчээр юу мэдэж сурсан, яг чин үнэнчээр юу ойлгосон гэдгээл бичин, бодно, тунгаана. Мөн 2025 онд танд хэрэг орлого ашиг орж ирсэн, та ажил амжилтын хүрд хэр одоо амжилттай байсан гэдгүүдээ дүгнээд бодоод бичээд түүнийхээ дараа сайхан амьсгалаа авч гаргаад түүнийг шатаачж болно. Дараа 2 дахь өдөр нь бол орчны буюу биеийн энергийн цэвэрлэгээ хийх өдөр. За энэ өдөр бол гэрээ сайхан цэвэрлэнэ. Лимонтой усаар, жамц давстай усаар, далаан давстай усаар гэрийнхаа эдэл хэрэглэл бүх зүйлүүдийг сайхан цэвэрлээд танд ашиглагдахаа болсон хуучин нойтон зүйлүүдийг гаргаж хайж болно, шатааж болно Гэрийнхаа бүх сав суулгнуудыг ингээд суллаа, цэгцлээд дуусж байгаа зүйлүүдээ хаяад цэвэрлэгээ хийн. За мөн өөрийнхөө биеийг цэвэрлэнэ. Жамц давстай усанд орно, далаан давстай усанд орно. За мөн өтгөн чансан цайны хандуудад усанд орно. Ингээд сайхан бие сэтгэлээ цэвэрлж явахдаа лаасaan, ариун, тарин тавин, гоё их шиг аялгууд дуу сонсно. Биеэ сайхан бэлдэж өгөх нэ. Гэрээ орчноо биеэ өөрийгөө цэвэрлжгээр хүн сайхан хоосроод суларч эхэлдэг. Юу вэ гэхээр өнгөрснөө тавьж явуулаад ирээдүйд юу ч болсон хүлээж авахд сайхан бэлэн болоод. Тэгэд 3 дахь өдөр нь та юу хийх вэ гэхээр талархлын өдөр гэж өөртөө тогтоогоод эргэн тойрондоо таларх нь, өөртөө таларх нь, хайртай дотны хүмүүстэй таларх нь мөн энэ дэлхийн ертөнцид талархнаа. Хүмүүст бол гоё мессеж чиж болж гин, талархсан сэтгэлээ илчилж болж гин, гоё ярилцаж болж гин, жижигхэн бэлэг өгж болж гин өөртөө таларсан бол өөрийгөө урамшуулад бэлэг авч өгж болж гин, шин зүйлээр урамшуулж болж гин, өөртөө гоё хүчтэй өгнүүдийг хэлж болж гин, өөртөөгөө ярилцаж болж гин, бясалгал хийж болж гин Гэртээ сайхан амттай хоол игээд тэр амттай хоолндоо талархлын энерги шингээгээд, хайрын энерги шингээгээд энэ хоолоороо гэрийнхаа гишүүдийг дайлж өгөхдөө бүгдэнд нь тэр жил талархсан зүйлүүдээ хайртай өгнүүдээ ингээд гоё хилээд талархлын өдөр болгоно. За дэлхийн ертөнцид талархах хамгийн том арга байдаг. Энийг бол би байнга хэлдэг. Залбирал буюу сэтгэлийн илчлэл. За тарин уншиж өгөх тарин унших, дуулах энэ үйлдэл бол дэлхийн ертөнцид аль тухамсарт байгаа өг дээдсүүд тань. За мөн бидний энэ гариг ертөнц маань хүлээж авах боломжтой болдгоо. Таринаа дуулна, таринаа уншина, гоё сэтгэлээ илчлэн, сайхан хоолоор дайлна, өөртөө гоё урамшуулал, гоё бэлэг ч юм уу хөөрхөн зүйл үйлдэл хийнэ гэдэг. 365 хоногийн турш ажилласан, амьдарсан, энерги зарцуулсан зүйлдээ ирчүч аваад үр шимээ хүртчихэж байгаа учраас ирээдүйд орж ирэх юу ч үзсэн, туулсан хүлээж авах мэдрэхэд бэлэн болж байна гэсэн үг. Бүх одоо байгаа дансандаа байгаа мөнгөндөө талархна болсон бүх үйл явдлуудаа уулзах хүмүүстэй талархна. Хэлж амжаагүй үг, ойлголцож чадаагүй зүйл, шийдэж чадаагүй зүйл байж
болно. Энэ бол зүгээр нормал хэвийн зүйлээ та одоо чадахгүй дэ мэдэхгүй дэ хийж амжаагүй гэсэн үг биш. Харин эсвэргээрээ дэлхийн ертөнцийн цаг нь олоогүй байна. Хэрвээ энэ зүйл байвал сайхан хүлээн зөвшөөрөөд амьсгалаа авч гаргаад өөрийнхөө сэтгэлийг бэлдээд хизээ цаг хугацаанд болон тэр үедээ би эвлэрнэ. Хизээ цаг хугацаа дэлхийн ертөнцид намайг энэ зүйл рүү чиглүүлнэ. Тэр үедээ би хүлээж авнаа гэд өөртөө сайхан зориулаад хэлээд сэтгэлээ бэлдэх хэрэгтэй. Гэртээ шин одоо ондоо зориулаад гэртээ нэг шин зүйл худалдаж авах, өөртөө нэг шин зүйл худалдаж авах гэд бас шин зүйлийн энергийг оруулж ирэх юм бол бас маш гоё энерги цэвэрлэгддэг байгаа. Он дуусахын 12 сард 1 саруудад хийж амжуул бүр сайн байдаг. Бүх зүйлээ бодоод зохицолсон хүн чинь сайхан хоосроо сулраад шин боломж, шин аз жаргал, шин амжилт орж ирэхэд сэтгэл санааны хувьд одоо үзэл бодол тархины хувьд одоо биеийн буюу гэрийн орчны хувьд бэлэн болж гинэ гэсэн үгээ. Ингээд та нартай амжилт хүсье.